Орох шиг цөөлөн дэлбэтэй тос бодгүй вансан рүү цэцгийг учран хараад мөнхрөн гэдэг өртийн үг үнэн болов тэгвэл би тэр сайхан вансан рүү цэцгийг тэртэй уулын ороод байвал ээжигээ би үрээ энэ л насанда очих байсан би чадсан толгой нас чадсан хосоор ургадаа вансын рүү үд хамрын зайтай ургажээ илбийн шиг хосгүй сайхан ихэр бодох шиг хорвоо хоноор сэрүүн хамган хос цэцээ сэтгэл багтаам гоёмсан орчээ За Вансан руу бадаг эхлээд бүгдээрээ сурцгаая. Тэгээ яг баяр синглийн маань дууснаар сурж байгаа. Тэгээ аккордууд нь жоохон хүн санагдаж магадгүй дандаа бар аккордууд байж тоглож байгаа. За ихтэй ми бемол минор гэсэн аккорд. За ми бемол минор 1 2 3 4 5 6 татыг бүтэн дараад 2 дугаар утасны 7 дугаарлаад за тэгээд 4 дугаар утасны 8 дугаар латан дээр ядмар тавьчихна. За ингээд ми бемол минорын 7 гэсэн аккорд. За эхлээд бадгийн аккордуудын дараалал үзье. За дараа нь ля бемол минорын 7 гэсэн аккорд. За 4 дугаар латан дээр 6-гийн 4, 4-ийн 4, 3-ийн 4, 2-ийн 4. За одоо энийгээ ре бемол доминант руу хуваачна. За ре бемол доминант яг энийг барьж ангуудаа энэ ургаа дээшээ тавьчихна. Одоо энэ ургаа маань 4 дугаар байсан шүү дээ. 4-ийн 4 дугаар утсан дээр байсныг нэг утас дээшлүүлээд за одоо харин 1-р ургаа 5-ийн энэ 4-ийн 4 байсан 5-ийн 4 болоод 1-р ургаа 4-ийн 3 болгочихно ийм. За ийм болчихно. За дараа нь соль бемол мажор гэсэн аккорд. Ерөнхийдөө фа диез мажор гэсэн аккорд л доо. За 2 дугаар датыг бүтэн дараад 3-ийн 3 5-ийн 4 4-ийн 4. За ийм болчихно. За дараа нь си бемол минор гэсэн аккорд. За 1-р датыг бүтэн дараад 2-ийн 2 4-ийн 3 3-ийн 3. Тэгээ буцаад хамгийн ихэнд хэлсэн ми бемол минор гэсэн аккорд руу. За дараа дахиад ля бемол минор. Тэгээд ре бемол доминант. Тэгээд фа диез мажор руу одоо си бемол мажор. За одоо энэ ч нэг аккорд жоо өөр болчихно. Си мажорын 7 гэсэн аккорд хэрэг болно. За энийг фа си соль бемол мажор буюу фа диез мажор гэсэн аккорд барьсан байгаагаа чигчэн ургаа авч аваад энэ 3-1 3 уцаар доошлуулаад чигчэн ургаа 2 дугаар утасны 4 дугаар талруу тавьчихна. За ингээд 5-аас доош хугацаанд дуурна. Инкемэс си мажорын 7 гэсэн аккорд. Тэгээд энийгээ си бемол минорын 7 болоод за тэгээ ми бемол минор ийм болно.
За бичлэг хойш нь урагш нь гүйлгээд нөгөө аккордуудаа чийжлэх учраас ерөнхийдөө би дахин урагшаад яг уу. За одоо бүгдээрээ аккордыг дараалал сурч учраас хэрвээ дур сурч хамжаагаар бичлэг жоохон хойш нь урагш нь гүйлгэж ягаад чийжл авчаар. Одоо бүгдээрээ дуулаад үзье. Аккордыг дараалал бадгаа дуулаад үзье. За одоо ингээд дахилт руу орно. За бидэнд хэрэг болж байгаа аккорд ми бемол ре бемол ма си мажор. дахиад одоо фа диез мажор буюу одоо соль бемол мажор энэ хоёрыг дандаа буцаа хуваачна. За дахиад хуруу үзье. Ми бемол минор ре си мажор. дахиад ми бемол за ерөнхийдөө ми бемол ре бемол соль бемол мажор буцаад ре бемол доминант буцаад соль бемол мажор тэнгуүтэй ля минорын севен ре бемолын доминант тэгээд соль бемол мажор тэгээд си минорын бемол минор тэгээд ми. ийм аккордын даруул. За, дахиад маань юу ингэж болов. Ми бемол минор, ре доминант, ре бемол доминант, си мажор. Дахиад ми бемол минор, ре доминант, соль бемол мажор, буцаад ре доминант, соль бемол мажор. За одоо ля бемол минор, ре доминант, соль бемол мажор, дараа си минорис север. Тэгээд ми бемол мажор минор. За ерөөсөө л маш амархан. За баруун гурван уцнууд 5 4 хүчээд 3 2-оо зэрэг. Тэгээ буцаад 4 татаа явуучвал илүү гоё болно. Ийм. Их мэдлэнгээр шийд юм уу те. Хэрвээ 6-аас татдаг аккордууд байх юм бол 6-аас татаа 5-аас татдаг аккорд байх юм бол 5-аас татаа явуучвал илүү гоё болох. Болоо. Гэхдээ энэ бол хүн өөрөөхөөрөө тоглох болно доо. Заавал хийдэг гэсэн юм байна. За бүгд аялаад нэг тоглоод үзье. Баруун гараа харъя. Аялаад ихнээс нь явъя гэсэн үг. За баруун гар маань 5 4 3 2 зэрэг буцаад 4. За дараа нь 6 4 3 2 зэрэг 4 зэрэг буцаад 4. 5 4 2 зэрэг буцаад 4. Тэгээд соль
фа диез мажор буюу соль бемоль мажор 6 4 3 2 ерөнхийдөө аккордын дараалаараа зөрс ингэж явах болно. Өөрөөр яаж татаад тоглосон ч болох. Уянгийн дуучаас нэг дуусна. Хаанч заавал татахтаа тийж татгсан бүр яг тийм дөрвөн журам гэж бол байхгүй. Хэмжээнд дотор л багтаад татчвал яаж татсан ч болно. Манай сүгийн бичлэг та бүхэн таалагдвал бичлэгээ баруун доод бодонд байлгах 400 улаан өнгөтэй subscribe гэсэн товчгоор үүнийхээ дараа хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийхээ мартаваа. Ингэснээр та бүхэн манай бичлэгүүдийг цаг алдахгүй цоо шинхэн хавгаа тогтноор нь үзэх боломжтой. Хэрвээ хонхонд дарахгүй хүүтэн бичлэг үзэн шүү. Мөн манай channel руу нэвтэр channel-д баруун дээд болон барих нөгөө subscribe гэсэн дөрвөн товчийг дарахаа мартаваа. Үүнийхээ дараа мэдээж хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээрэй. Мөн search хэсгээр давхад хүмүүс channel гарч ирэх юм бол нөгөө дөрвөн subscribe гэсэн товчнуудаараа дараад хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийхээ мартаваа. За ингээ та бүхэндээ баярлалаа.